За өнөөдөр бид нар энд ангиара цуглаж байна. Одоо их хурлд нэр дэвшиж байгаа шавьяага дэмжихээр бид нар цуглаж байна. Тэгээ шав маань өнөөдөр одоо гэрээ засаад төрөө засах хэмжээнд хүрээд одоо биднийхээ амьдрал дахаг өөрчлөх гэж өөрийн одоо зохиосон номоо гаргаад намаа байгуулад ингээ явж хагаад одоо шавьда баяр хүргэж бахархаж байна. Одоо 45 дугаар сургуулийг 88 онд төгссөн миний шав Эрдэнэцэн доржийн Ууганбаатар. За тэгэхээр одоо шав нарын хамт шавья дэмжиж одоо сонгуулийн ажилд өндөр амжилт хүсэж анги хамт толноороо цуглаад байж байна. Тэгэхээр шавьяраа бахарч байна. Одоо эхлүүлж байгаа ажлаа одоо олон цааш амжилттай үргэлжлүүлээрэй гэж сонгуулийн сурталчилгаанд өндөр амжилт хүсэж байна. Өнөөдөр намайг дэмжиж манай ангийнхан, манай төгсөлтийнхэн, манай багш нар ирсэн байна. Одоо маш их баяртай байна. Шавь ингэж боддог. Ихээсээ нэгдэн хүн ер нь 3 төрдгийм байна гэж боддог. Ихээсээ нэг төрж болдгийм байна. Эрдэм номоос нэг төрж болдгийм байна. Эх орондоо гавьяа байгуулад бас нэг төрж болдгийм байна гэх 3 төрж болдгийм байна гэж боддог, тэгж итгэдэг. Тэгээд одоо Эрдэмтэй сайхан багш нарынхаа өврөөс би 2 дахь төрсөн. Тэгээд одоо 3 дахь удаага төрөх орлогоо хийгээд явж байхад багш нар минь, найз нөхд минь бүгд ингээд дэмжиж хамт байж байгаад маш их баяртай байна. Тэгээд та бүхнийхээ ажлын амьдралд сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Багш нар минь урт насалж удаан жаргах болтугай. Миний сонгуулийн компаниг одоо дэмжиж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Хүн одоо Чингэлтэй дүүрэг 25 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Нийт чингэлтэйчүүдтэй бас одоо энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Эрдэнэцэн доржийн Ууганбаатар гэдэг. За баярлалаа. Төрөө дүших шавьтай болсондоо баярлж бахарч шүү. За баярлалаа.